Дорногов аймгийн Сайншин сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хамтын хөгжил мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг танилцуулж байна. Хамтын хөгжил мэргэжлийн хөгжлийн бүлгийн зорилго нь идэвхтэй сургалтын арга зүйгээр амжилтын дэвтрийг хөтлөн суралцагчдын сурлагын чанарыг ахиулах. Сурагчийн хувьд тулгамдж буй асуудал нь сургуулийн хэмжээнд гэрийн даалгавар хийхгүй байгаа сурагчдын тоо 46.5% байна. Багшийн хувьд сургалтыг сурагч төвтэй бос багш төвтэй арга зүйгээр явуулж байна. Шийдэл. Сургуулийн менежментийн зорилгын хүрээнд гэрийн даалгавраа тогтмол хийдэг идэвхтэй сурагч үйл ажиллагааг анги удирдсан багш асран хамгаалагчийн оролцоотой амжилтын дэвтрийг хөтлөн явуулж үр дүнг ахицаар тооцон ажиллах. Нэг багш нэг арга зүй. Идэвхтэй сургалтын аргыг ээлжид хичээл бүрт тусгаж багш бүр өөрийн гэсэн арга зүйг судалж туршлагаа түгээж үр дүнг сурагчдын сурлагын ахицаар тооцох. Сурагчдын гэрийн даалгаврын гүйцэтгэлийг тогтмол хянах, урамшуулах зорилгоор амжилтын дэвтэр системийг нэвтрүүлсэн. Энэхүү дэвтэрт 7 хоног бүрийн зорилт, даалгаврын биелэлт, сурагчийн ахиц, эцэг эхийн үнэлгээ, багшийн тэмдэглэл, дүн шинжилгээ зэрэг мэдээллийг наривчлан тэмдэглэдэг. Сурагч өөрийн зорилго даалгаврыг төлөвлөж, бэлтгийг тэмдэглэнэ. Эцэг эхчүүд хүүхдийн ахиц, оролцоог хянаж, санал хүсэлтээ илэрхийлнэ. Багш дэвтрэн мэдээлэлд үндэслэн сурагч бүрт чиглэсэн зөвлөгөө өгч, сурагчийн хувь хүний хөгжлийг дэмжинэ. Амжилтын дэвтэр болон багшийн тэмдэглэлийн дэвтрийг 8-7 хоног хөтөлж, 9 бүлгийн 295 сурагч хамрагдаж үр дүнг тооцлоо. Гэрийн даалгаврын биелэлтийг 9 бүлгийн хувьд анги бүрээр нь ахицын дунд чинь 48.7-оос 66.2% болон 17.5%-аар агсан байна. Үүнээс харахад эцэг эхийн оролцоо гэрийн даалгавар хийхэд маш их нөлөөлдөг. Мөн миний амжилт дэвтэр нь асран хамгаалагч, багш, суралцагч 3-ын 3 холбоон дээр тулгуурлан хийгдэж байгаа юм. Багшийн шаардлага мөн урамшуулал нь асран хамгаалагчийг суралцагчдыг илүү идэвхтэй хөтлөн явуулахад хүргэж байна. Нэг багш нэг арга зүй багшийг чадваржуулах үйл ажиллагаа нь сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагддаг. Багш бүр идэвхтэй сургалтын арга зүйн өөрийн онцлог, хандлагыг өдөр тутмын хичээлдээ тогтмол ашиглана. Үүнд багш нарын дунд туршлага солилцох уулзалт, арга зүйн зөвлөгөөг тогтмол зохион байгуулдаг. Хичээл бүрд сурагчдын оролцоог идэвхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх даалгавар боловсруулдаг. Нэг багш нэг арга зүй багшийг чадваржуулах үйл ажиллагааны хүрээнд бага ангийн багш энэ уран цэцэг Батзая багш нар маань нийт 40 төрлийн хичээлийг ээлжид хичээлийг интеграц суурилсан идэвхтэй сургалтын аргуудыг ашиглан төлөвлөж заасан. Мөн бага ангийн багш Дулмаа, Инх цэцэг багш нар маань өөрсдийн туршсан идэвхтэй сургалтын аргуудыг бусад аймгийн багш нарт танилцуулж туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. 2024-2025 оны хичээлийн жилийн 1-5 дугаар ангийн анги хамт олонны олимпиад Монгол хэл математикийн хичээлээр Дорногов аймгийн нийт 21 ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан. Үүний үр дүнд 3 дугаар ангийн 52 бүлгээс Батзая багштай 3В анги 1-р байр, Уран цэцэг багштай 3А анги 3-р байр, 4-р ангийн 53 бүлгээс Инх цэцэг багштай 4В анги 4-р байр эзэлсэн амжилтыг гаргасан. Гүйцэтгэлийн үнэлгээний 2025 бичгийн шалгалтад аймагтаа 2 дугаарт эренбэлэгдсэн. Багш болон хамтын амжилтуудаас дурдвал бага ангийн залуу багш Эрдэнэ Солонго аналог ба дижитал цагийг унших бичих сэдэвт хичээлийг тодорхой дүрслэл хийсвэрлэлийн аргаар зохион байгуулж залуу багш нарын уралдаанд дэд байр эзэлсэн. Сайн хичээл 2024 аймгийн ур чадварын уралдаанд бүх сургуулийн 22 багшаас тусгай байранд шалгарсан. Мөн бага ангийн багш Батзая багш маань Дархан уул аймагт зохион байгуулагдсан бага ангийн багшийн улсын уралдаанд тодорхой дүрслэл хийсвэрлэл буюу ТДХ аргаар эргүүлэлт сэдвийг бэлтгэн зааж 3-р байр эзэлжээ. 2025 онд бага ангийн багш нарын улсын уралдаанд манай мэргэжлийн хөгжлийн багш нар оролцож мөнгөн медалийн эзэд болсон. Үүнээс дүгнэхэд хүүхдэд гарсан өөрчлөлт нь идэвхтэй сургалтын арга зүй болон амжилтын дэвтрийн үр дүнд сурагчид бие даан суралцах чадвар нь нэмэгдэж, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, хичээлдээ идэвхтэй оролцдог болсон. Сурлагын амжилт нь мэдэгдэхүй загсан. Багшийн хөгжилд гарсан өөрчлөлт.
Багш нар идэвхтэй сургалтын арга зүйг хичээлдээ үр дүнтэй хэрэглэх чадвартай болж мэргэжлийн ур чадвар нь дээшилсэн. Туршлага бусад багш нартай хуваалцаж сургагч багшаар ажиллах төвшөнд хүрсэн. Сайжруулах санаа. Амжилтын дэвтрийн хэрэглээг улам боловсронгуй болгох, дижитал хэлбэр шийдвэрлэх боломжийг судлах. Идэвхтэй сургалтын арга зүйг илүү олон хичээлд нэвтрүүлэх, багш нарын арга зүйн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх. Сурагчдын бүтээл сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх. Амжилтуудыг тогтвортой хадгалж, улам ахиулахын тулд шин сорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлэх. Анхаарал тавьсанд баярлалаа.